Соён гэгэрүүлэгчдийн телелекц 5 цуврал нэвтрүүлгийн хүндэт зочин Сүлтмийн мөнгөчин 1971 онд ерөнхий боловсролын 24-р сургуулийг алтан медальтай төгссөн. 1976 онд Зөвлөлт холбоот улсын Москва хотын урлаг үйлдвэрлэлийн дээд сургуулийг зураасан зургийн мэргэжлэр дүүргэсэн. 1976 оноос Дүрслэх урлагийн дээд сургуульд хот чимэглэл өсгий урлагийн багшаар ажилласан. 1983 оноос өнөөдрийг хүртэл Монголын урчуудын эвлэлийн чөлөөт уран бүтээлчээр зураг урлал бүтээлээ туйравдаг. Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн урчуудын эвлэлийн шагналт зураач. Тэрээр төв дэлхийн олон улсын уралдаанд тэмцээнд эх орноо төлөөлөн тасралтгүй оролцож өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Тухайлбал ЮНЕСКОгийн Азийн соёлын конкурст номын чимэглэл, зурагт хуудас, дүрслэх урлагийн төрлөөр 5 удаа алтан мөнгө хүрэл медаль хүртсэн байдаг. Номын чимэглэл зургаар Япон улсын Токио хотод 2 ном хэвлүүлсэн. Герман, Англи, Франц, Америк, Япон, Солонгос зэрэг дэлхийн олон оронд бие даасан болон хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг гаргасан. Нийгэм соёл улс төрийн зүтгэлтэн тэрээр Монгол улсын нэрт соён гэгэрүүлэгч Хөдөлмөрийн Баатар, ардын зураач, төрийн шагналт Сүлтмийн хөвлөө. Түүний ихэр ахын дус болох Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн төрийн шагналт энгчин мөн уран бүтээлч билээ. За сайн байцгаана уу эрхэм Соён гэгэрүүл телевизийн эрхэм үзэгчтэй. Өнөөдөр та бүхэнтэйгээ нэг сонин чухал сэдвийг бас санал солилцож бас манай энэ нийслэлийн удирдлагууд ер нь нийслэлийн амьдарч байгаа хүмүүст ер нь хэрэг болох байх гэсэн нэг зүйл ярих гэж юм аа. Бас соён гэгэрээч энэ одоо агуулгаар энэ санаагаар гэж. Одоо энэ юу гэхлээр зэрэг бидний одоо нэг санаа зовоод л байгаа нийслэлийн иргэд нийслэлийн одоо удирдлага хэргааны хүмүүс ч одоо санаа зовоод байгаа одоо хичээл зөвшөөрлөө гаргаад байгаа мөртлөө нэг үр дүн төрөхгүй байгаа энэ проблем асуудал чинь бол дүүжрэл байна шүү дээ. Дүүжрээд идэг. Энэ чинь амар болцсон шүү дээ. Тэрээс хүн гэртээ харж чадахгүй бүгд л үглээд идэг. Ямар ч ахиц гардаггүй. Тэгэл одоо нөгөө машины дугаараа хийх хааралдаг л энэ за тэгээд нэг жижиг сажиг юм хийгээл дамд өргөжүүлнэ нэг метро тавина л гэн тэгээд янз бүр яриад идэгээс бүтэхгүй. Эн чинь одоо өнгөц хараад байдаг байхгүй. Үндсэн яг оншин гэх юм уу юугаар бол өвчин угаар бол үндсийг нь олж чадахгүй ш. Тэгээд үндсэн гэдэг асуудлыг л цаа бүхний ажилд хэрэг болно. Хэрэг авбал ард толныхон одоо хэрэгтэй үгийг авч байгаарай гэсэн санааг бас захин зөвшөөрүүлээд байна шүү дээ. Тэгвэл хэрэг болно шүү. Ард түмэн гэдэг дээр чинь цаа бүхэн ард түмний дарга биш ээ гэж учрал сайдын юу даргын хэлсэн үг чинь одоо чухал үг шүү дээ. Ягаад гэвэл ард толны төлөөнөө ард толныг төлөөлж эрхийг аваад ажил үүргээ хийлнэ л гэсэн танаа шүү дээ дарга байна гэдэг чинь. Тийм учраас ард толныхаа үгийг авч ажилдаа хэрэгжүүлж байгаараа гэж. Тэгээд соён гэгэрээрээ гэж одоо ийм нэг санаа хэлэх байна. За тэгээд энэ түжрийг арилгах юу бол аргачлал арга гэж юу байна гэхлээр онш нь юу байна гэхлээр ерөөсөө Улаанбаатарт явж байгаа машины 70% гэж байгаа. ЮБ кап бүртгэлтэй хувийн таксинууд байна. За дээр нь бензиний хүмүүгийг олчихъя гэд хуваарай такси эрхэлдэг. Бас улсууд байна бүртгэлгүй мөртлөө. За тэгээд дээр нь бас ажлынхаа давсар цагаар бас бензиний мөнгөийг олъё гэд төрийн байгууллагын улсууд өдөглөө явдаг бас ажил байна. Энэ улсуудын ажлыг өөр ажил л шилжүүлэх. Тэр одоо хуваарай такси эрхэлж байгаа улсуудыг. Тэр улсууд чинь таксины ажил хийж л амжиргаагаа даргуулж шít. Улсад ямар нэгэн мөнгө цаас авч ажил хийлгүүгээр хуваарай. Тэр хуваарай хийж байгаа ажлыг өөр ажил шилжүүлэхгүй юу? Тэр улс чинь ажил хийж амжирах хэрэгтэй шít. Тэнийг бас хангаж өгч чадахгүй шүү. 70% гэж байгаа шүү. Гаавхан цаан судлаарай. Тэгэхээр зэрэг энэ их олон машин зорчод байгаа юм чинь ямар ч одоо энэ метро бариад метро орж явахгүй шүү. Тэр үн машинаар ихэд ингээм ажил бий болоход ямар ажил хийх вэ? Үйлдвэр. Одоо манай өнөөдрийн засгийн газар бас нэг үйлдвэр барина гэсэн тийм зүйл ярьж байгаа. Ер нь манайх ч одоо үйлдвэр барих шинжил өөрчлөлт хийх хэрэгтэй боллоо шүү дээ. Тийм биз дээ. Өдөө орон нутагт энэ олон уул уурхай
үйлдвэр байхгүй хийгээд манай ямар ашиг тусыг өгваа гэдэг хүн бүхэн дахин бид нэр яриад байгаа ш. Тэгээ сөө бүрдүүлэхийн тулд нь уурхаагаа ажилуулад тэгээ газар нутгаа цүүтгээд ашиг үр дүн гаргасангүй ш. Тэрний одоо хамгийн тод жишээлбэл сая оюутлогын тонцголгаараа хийгээ үзт. Ямар ашиг манад гарав. Бүгд мэдлээ ш. Тэр үед ч бас хэлж л байсан ш. Ардуулах үгийг л авах болох ш. Тэр үед энэ уул уурхайн гэрээг буруу хийж байна. Энэ уул уурхай хэцүү, оюутлогоо чинь хэцүү байна. Болохгүй буруу гэрээ байна гэдгийг сая тэр хийжсэн хүмүүсийн нэрийн дуртаагүй сонсголоо үед. Жишээлбэл инх сайхан гэдэг сайхан их хурлын гишүүн байлаа шүү дээ. Тэр үний энэ Авин Хоо Майнд гэж компанитай удирдлагатай хийжсэн телевизийн нэвтрүүлэг байгаа. Тэр архивт нь байгаа. За миний Монголын газар шороо гэдэг олон нийтийн байгууллагын болд гэд тэр үн байсан бас хэлж байлаа болохгүй гэж. Авир Медгуа гэдэг сайхан доктор их сургуулийн багш байлаа. Манай геологийн бас яамны сайд байсан. Манай Олбирийн бат хурцгаа байна. Соён хөдөлгөөний тэргүүн байсан. Шавгжив байна. Энэ бүхэн улсууч болохгүй гэж хэлж байсан шүү. Тэгэхэд яасан бэ? Тэр нэг тогтолцоо байлаа шүү. Удирдлага өөрөөр их хурл засаг энэ хэрийн эрхт байгаа улсууд хүчээр хийгээ үсттэй. Тэр улсуудыг үгийг авалгүйгээр. Тэг өнөөдөр яаж байна? Энэ гэрээ буруу болж гэж бүгд ярьж байгаа үсттэй. Ийм учраас ард түмнийхээ үгийг авч байгаарай гэж би дахин хэлэх гээд шүү. Тэгвэл зөв болно шүү. Одоо өнөөдөр тэр тогтолцоо хэвээр байгаа шүү. Оюу толгой гэдэг сэдв. Тэгтэл тэр тогтолцоо нь өнөөдөр уран гэдэг сэдв байгаа. Бас их хурлын гишүүд юу гэрээг нь баталсан. Хууль бус гэрээгээд байгаа шүү. Тэрнийг баталсан. Гэтэл олон түмэн дургуутсаад 111,999 хүнийг хариу хэсэгтэй бас эсвгүүцсэн бичиг явуулсан. Тэрнийг амар уйсган дарга багтаа хүлээж авчаад шийдээгүй. Яг энэ хоёроо харахад нөгөө тогтолцоо нь хэвээр байгаа бол ард олон болохгүй гэдэг. Гэтэл нөгөө дээр эрх мэдлээ эрх мэдлийнхээ дагуу хууль юу зөвшөөрөл гаргадаг одоо гар үсгээс зурдаг гэрээ хийдэг улсууд нь бол тэрний хүчээр хийгээд байгаа. Энэ тогтолцоогоо л өөрчлөх шаардлагатай ард олонныхаа үгийг аваасаа л гэж хэлж байгаа юм. За ингээд энэ ард олонныхаа үгийг авна гэдэг дээр энэ үйлдвэр байгуулна гэдэг чинь л хамгийн гол чухал зүйл шүү дээ. Ямар үйлдвэр байгуулах вэ? Манай цаахан юу байна? Мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуй, агуу. За энэ дээр үйлдвэрийн энэ одоо нөгөө нөхөн сэргээгдэд байдаг түүхэд чинь манай малын түүхэд шүү дээ. Бүх төрлийн түүхэд нь байна. Энэ дээр би нэг ганцхан жишээ хэлье. Тэр малын бас түүхэдүүдийг олон юм уншиж яриад яг. Сарлаг гэж манай Монгол. Сарлаг гэсэн дэлхийд дээр хоёрхан улс байдаг. Хятадын бүгдийн хятад улс дотор байдаг. Төвд Монголд сарлаг байдаг. Тэгээд би энэ ер нь үйлдвэрлэлийн тухай бас үйлдвэрээ сэргээж босгох социализм үед ч байсан үйлдвэрүүд биш үү? Тэр үйлдвэрүүдийг сэргээж босгохыг гэсэн болно болохгүй юм байхгүй гэсэн санааг нь төвшүүлээд манай энэ дарганаар цайд нар мэрэгжлийн яамтууд одоо энийг харж байгаа тэгээд хэрэгжүүлчих байх гэж сайхан санаагаар тийм нэвтрүүлэг хийсэн. Тэгээд нэг нэвтрүүлэг гарч шалаагүй л дээ. Энэ телевизэд нэг нэвтрүүлэг Улаанбаатар телевизээр Балхачив захирал Баяра захирал хоёр дэмжиж намайг 14 хоног дотомд гаргах нэг 20 нэвтрүүлгийг хийсэн. Тэгэд нэг гарсан. За тэгээд тэрэн дээр нэг юм уу хамгийн ихний нэвтрүүлгэн дээр би гутлын үйлдвэрийн тухай нэвтрүүлэг хийсэн байхгүй. Тэгээд гутлын үйлдвэр чинь манайд тэр үед гутлын цаахан үйлдвэр байлаа. Одоо тэр үйлдвэр нь байхгүй болчиход байрнуудаар нь одоо түрээс мөрөөс болцсон юм байж байгаа ш. Нэг гоё Монгол гутлын эмблемтэй гутал гэвчсэн. Тийм эмблемтэй үйлдвэр байлаа ш. 1400-аад тухай ажилласантай ийм үйлдвэр байсан. Тэгээд тэрэнд ажиллаж байсан зоригт гээд залуу хос хавц гэдэг үйлдвэр байгуулсан байсан. Гутлын үйлдвэр. Тэгээд тэнд би нэвтрүүлгээр тэр залуутай уулзсан байхгүй. Тэгээ ярилцлага. Тэр ярилцлага над байгаа бүр бичлэг нь. Тэр залуу нэг 40-од хүнтэй хас хазгээд нэг 2 давхар байшинтай тийм гутал хийдэг үйлдвэр байгуулсан. Тэр харин 2-3 жилийн өмнө манай ерөнхий хөрөлсөх тэр хас компанитар очиод тэр компани чи өргөжчихсэн тэрний бүтээгдэхүүнтэй танилцаад явж байгаа би тийм мэдээ харсан. Тэгээ тэр компани сайхан явж байгаа юм байна. Тэгээ тэр залуу юу гэж хэлж ирсэн бэ гэхээр зэрэг хамгийн дэлхий дээр
малын шир дотор сайн чанартай шир бол саралгийн шир. Энэс өөр шир байдаггүй. Энэ саралгийн ширийг юунд ашиглаж байна гэсэн тод жишээ бол одоо энэ дэлхийн Timberland гэдэг одоо их брэнд гутал арь ширний юмар хийдэг, бүтээгдэхүүн хийдэг. Энэ брэнд үйлдвэр юу бүтээгдэхүүн хийдэг компани энийг ашигладаг юм аа. Нөгөөд том нэртэй брэнд гаргадаг компани бол Mercedes-Benz-ийн үйлдвэр. Энэ Mercedes-Benz-ийн үйлдвэрийн Mercedes-Benz-ийн машины суудлын бүрээсийг саралгийн арьсаар хийдгийн шүү гэж. Тэр чи мэрэгжлийн хүн надад гэж хэлсээр бичлэг нь байгаа. Тэгээд саралгаа одоо хөгжүүлээд, саралгаа одоо өржүүлээд олон болгоод тийм ээ. Тэгээд тэр саралгийн арьсыг чинь боловсруулад тэгээд одоо тэр зах зээлэнд бэлэн байж. Тэгээд хэлжсэн төвдийн саралгийн арьсаар Германд гаргаад гитаас тэгээд тэнд Монголын 200-аад өсгөөчүүд тэр суудлын бүрээсийг чинь ойж байдгийн шүү гэж. Тэгээд зоригт гэдэг тэр гутлын үйлдвэрийн мэрэгжилтэн дарга тэр хүн гэж хэлсэн. Би тэгээд бодож ирсэн байхгүй ямар чухал юм бэ гэж. Гэтэл одоо би тэг чинь 11 онд тэр нэвтрүүлэг хийсэн. Гэтэл өнөөдөр 26 он тийм ээ 25 онд манай энэ айлчлал одоо төр засгийн том айлчлалын дунд Азийн орнууд Кыргызстан байна уу Тажикстан байна уу би тэрийг яг санахгүй байна. Айлчлахад би тэр мэдэн дээрээс энэ J2 сайтын үгийг мэдийг харсан байна. J2 сайт хэлжсэн тэр улс биднээс их мал одоо сарлагын их малыг авъя гэж байна гэж. Тэгэхээр сарлагыг одоо авъя гэж гадны хүн бид санал тавьж шít. Тэд ашиг хэмээн мэдж сарлагын сүү, сарлагын мах тийм бидтэй сарлагын шартаас гаргаж явдаг. Ямар нэг үржил шимтэй ховор амьт Монголд байна вэ? Энийг өсгөж энийхэн шим би нэг л жишээ ярьж шүү. Манай бусад бүх мал ялгаагүй. Монголч одоо сарлагыг оролцуулаад яг үгээр түүхийн би бас нэвтрүүлэг хийжсэн. 29 нэвтрүүлэг. Тэн дээр манай Эрдэнэтэн хэлж байсан ч үгүй Эрдэнэтний бичсэн номон дээр ч байж байгаа. Сарлагыг чи оруулаад манайх юу гэж хэлдэг. 5 хошуу мал гэж би одоо бид ярьж байгаа шүү дээ. 6 хошуу мал гэж ярьж ирсэн шүү. Тэгж үздэг байсан ерөөсөө нэг үе. Тэгээд таралгийн ярихаа болоод үхэр сүрэгтээ оруулаад тэгээд 5 хошуу мал гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ одоо шилэл ийм үйлдвэр энэ ч нэг үйлдвэр байгуулах гэдэгт янз бүрийн манай ч одоо мал аж ахуйн юугаар түүхий дээр үйлдвэр байгуулах ийм төдлийг би нэг жишээ ярьж шít. Гэхдээ би бас ингээд зүгээр нэг амаараа ярих баш би бас ийм надад төсөл бий. Тэр төслөө би саяхан энэ ерөнхий сайд зандан чатад оны өмнө танилцуулсан юм байна. Тэгээ би бичгээр явуулсан л да. Тэгээ надад өөрөө биеэрээ би танилцуулах гэсэн намайг биеэр хүлээж авах. Гэхдээ миний тэр энэ төслийг зохих ямар учин шилжүүлье гэж засгийн газрын хэрэглэх газараа дамжуулаад надад уцаа суугаад та аль ямар шилжүүлсэн зүв бэ? Та нэг хэлэхгүй гэх. Тэгээ би энэ хүн сүдэж гоё юуны хөнгө үйлдвэрийн яам гэдэг. Тэгэхэд J2 сайд нь байсан. Одоо солигдсон Бодон сүрэн сайд болсон байна лээ. Тэгээд одоо энэ удахгүй би тэр сайтаа уулзч энийг өргөжүүлж ярина. Тэр мэрэгчлүүдтэй бас уулзсан байгаа. Тэр төслүүд арай жоохон өөр төсөл гэхдээ бас гоё үйлдвэрийн төсөл байгаа. Тэгээд төслийг манайхан ихтэй нэг жижиг маягаар сэтгэхэд дэлдэг юм аа. Монголын одоо монгол хүний нэг сайхан чанар биш үү? Манай уламжил түүх тэрнийг манай энэ төсөл санаачилж байгаа улс төрийн хүмүүс жоохон өөрөөр хэлбэл өргөнөөр сэтгээрэй гэж биелэх гэдэг юм л да. Дэлхийгээр сэтгэжсэн манай агууг дүүгдэн шүү. Манай агууг хөвгдөж Чингис хаан дандаа дэлхийгээр сэтгэжсэн. Бид тэгэхгүй нэг энэ одоо хотын удирдлагууд энийг анхаараарай. Бид нар чинь яг энэ өнөөдөр ажиглаад тах нэг Улаанбаатар Бээжин хоёрын хооронд сэтгэж штэ. Бас ингэж болохгүй штэ. Дэлхийгээр сэтгэх хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхээр зэрэг манайх үйлдвэрийг хийхдээ ийм дэлхийн хэмжээгээр сэтгэхэд том үйлдвэр багада 50,000 ажилтнтай үйлдвэр ингэж бодож шүү. Тэгэхгүй нэг 200-300 нэг цэхийн ажилчин шиг тийм үйлдвэр нэг холигтой болохгүй шүү дээ. Тэгээд энэ одоо машинаар зорчоод байгаа энэ хоёроо эрхэлж байгаа машинтай улсууд чинь өөрийн мэрэгжилтэй байгаа. Тэр улсад мэрэгжлийнхаа дагуу тэр үйлдвэрт ажилд орно гэдэг. Гадаадад одоо хар ажил хийх гэж явдаг улсууд гадаадад манай Монгол ирээд тэнд одоо мэрэгжлийнхаа дагууч бисэн янз бүрийн ажил хийдэг шүү дээ. Тэр улсууд тэр үйлдвэрийн газар ажилд орно гэдэг. Ингээд
үйлдвэрт ажиллах орохыг нөгөө машинаар явж амьдралаа байгуулдаг ажиллаа олдог байсан улс чинь өөр ажил шилжихлээр зэрэг тэр машин чинь явах болно үстэй. Нэгдүгээр арга. Хоёр дахь арга нь юу гэхээр Улаанбаатарт байж байгаа хөдөө орон нутагт малчин болох гэсэн бас хүсэлтэй улсууд бий. Гадаад оронд байгаа манай олон 300 гаруй мянган монголчууд байдаг гэж байгаа шүү. Тэднэрээс бас хөдөө орон нутагт ажиллах малчин болох юм мал аж ахуй гэдэг чинь буйнд мал зэрэг гайхалтай ш тийм үстэй. Цаахан эрүүл агаар өөрснөө тагаа идэг айдэн мал тийм үстэй. Мөр мал аавна тэгээд сур мураа одоо ч сур мураас хийхэ байж дандаа би юм бодолж яваад байгаа ш. Энийг уламжлаланд одоо өргөжлүүлээд ингэхдээ зэрэг юу хийх гэдэг нь гэхлээр хамгийн гол юм нь хөдөө орон нутагта тархан суурьшуулах хэрэгтэй. Монгол улсын нийслэл чавсан юм иргэдээс ийм бодлого авах. Үйлдвэрийг байгуулад үйлдвэр ажилчангийг бий болгоод тэгээд дээр нь хөдөө орон нутгаараа тархан суурьшуул. Монгол нутаг өргөн ууд нутагтаа энэ өргөн ууд нутагтаа тархан суурьшихгүй бол Улаанбаатар хоттой ингэж шавж болохгүй. Энэ чинь одоо энэ төвжирлийг чинь бий болгож байгаа. Ер нь янз бүрийн стратегийн бодлогоч энэ буруу байдаг. Тэгээ энэ стратегийн бодлого гэдэг би нэг юм басан чухал юм хэлье. Манай их сохиол инженеаш гэж юм байсан. Инженеашин мэдэх бах. Инженеашин хэлсэн үг гэдэг. Манай энэ Монгол үндэст нэг онцлог нь тархан суурьшид нүүдэлчин амьдралаар амьдрдаг энэ уламжлал бол олноороо бөөнөрөө асалд орж аюулд орох ийм аюулаас ангид ийм чухал онцлогтой юм шүү гэж. Энэ юу хэлж байна гэхэл жишээлбэл янз бүрийн тахал хижиг өвчин тусгаад бөөнөр өгөхгүй. Тэр уулын тэнд байж байгаа нь хоёр гэр тахалт айлын өвчин халдахгүй шүү дээ. Тэр хоёр хүн таргун тахад туслаа гэхэд нэг тэмдэг гаргах чинь тэгээд хүн очихгүй энэ айл нэмийг өвчин туссан юм байна гэдэг. Тэгэл тэр айлын нэг ганц хоёр хүн өвдөд асалдуулдаг асалдантаас тарддаг. Шаваарлдсан энэ суурин амьдралд нь өвчин тардаг. Жижиг тахал тусдаггүй юм онцлог. За тэгээ газар хөдлөл Монгол гэр гэж чинь ордгоо. Тэр нэг бас тархан суурьсан юм чинь хот суурин шиг өөнөрөө асалдууд байхгүй. Дараа нь өөр юу байж болдгоо. Үер ус нөртөхгүй. Ийм 10 зүйл байдгийн шүү. Та бүхэн тэнийг олж үзээрэй. Би сая төөхөн 3 хэлээ гол юм аа. Тэгээ ийм манайх онцлогтой тархан суурих амьдрал гэдэг чинь ийм чухал учраас өдөө орон нутгад тархан суурьшуулад тэгээд энэ өргөн уудын нутгийг чинь бас хайрлж хамгаалж тордож байдаг. Энэ манай бэлчээрийн чинь хамгийн гол нь хамгаалж байдаг юм чинь тэр отор нүүдэл юм байлаа шүү дээ. Отор нүүдэл хийхгүй өвс чинь бас тэр малд одоо тэжээл болдгоо өвс нь илүү ургаад байдаг. Ийм эрдэнтэн юуны хэлсэн хөдөө аж ахуйн эрдэнтийн би хийсэн нэвтрүүлэг бий миний Монгол хоол хүнс энэ мал аж ахуйн бэлчээрийн мал аж ахуйн тухай тэн дээр бүр над тэр миний бичлэгэн дээр бас бий. Тэгээ би ойлгосон байхгүй. Энэ чинь ийм учиртай юм байна. Тэгээд намд орж байгаа хаа би судалгаа нь байдгийн. Хонь мал өхөр ямаа хоёр ингэж явхад ямаан төрүүлээд ямааны туураа юм өөр гинэ ингэж нэг газрын хөлс ингэж жоохон хэмжилээд байдаг юм шиг. Тэгээд нөгөө өвсний үрчин нэг унахлаа эсвэл нөгөө хийсдэг штэ. Тэр шиг унахлаа зэрэг хоньны туураач ингэж таглаад идэг. Тэгээд тэр өвс чинь сайхан шим тэжээлтэй шинэ өвс ургаад байдаг. Эмийн ургамжтай өвс ургаад байдаг. Ийм тогтолцоо өөрөөсөө байглаасаа манай заяасан байна шүү. Тэгээд нэг чухал юм би. Манай хөрсвөл бол Монгол улсын хөрсвөл бол Монгол үндэстний оршинд байж байгаа Төв Азийн хөрсвөл маш эмзэг. Тийм учраас газар тариалан эрхэлдэггүй байсан учраас тэр мал аж ахуй эрхэлдэг хүч ялгаан тэр. Өөрөөр хэлбэл тэр эмзэг хөрс чинь их тоос шараа гардаг. Тэгээд юу яадаг нөгөө мал явна гэхээс ухаж сэнтэж болдог. Тэгээ манай ч одоо энэ шараан шуурга гэж Солонгос хүртэл юу Япон хүртэл шараан шуурга гэж говийн элс тийшээ Япон хүртэл хийдэг юм гэдэг одоо ийм бүр тэрийг юу гэж нэрлэдэг вэ? Yellow sand гэж нэрлэдэг шүү. Шар элс гэж. Энийг Азийн энэ 3 орон гуруулаа мэднэ. Гатыг дээрээд Солонгосыг дээрээд Япон. Тэгээ энэгээр ч одоо манай шуурга энэ тухай би дараад нэг сэдвүүдээр ярина. Тийм учраас энийг дөрөнгө аргач. Ийм эмзэг шилжилтэд юу хөрстэй учраас ингэж ухад дөнгөж ашиггүй юм уурхаа хөгжүүлэх гэж яваад манайх мэддэг учраас энэсээ санаа аваад үйлдвэр барих юм бол
Үйлдвэрийг манайх эзэргүүцэж идэг тийм ус хүчин байдаг гэж их хурлын гишүүн хэлж ирсэн шүү. Даваа сургуулийн гишүүн баха хэлж ирсэн шүү. Тэгэхээр үйлдвэрээ барих хэрэгтэй. Одоо тэгээд манай эдийн засгийн хөгжлийн салбарыг солонгоруулнаа гэж яриад байгаа чинь одоо энийг л хэлж байгаа үстэй. Тэгээ энийг зоригтойхон шиг яг мөнгө байхгүй үйлдвэр барих энэ төр гэж яриад байгаа тахлахгүй нэж барьж болно шүү. Манай тэр үйлдвэрийн барьж ирсэн сурталчлагч вэ? Одоо өнөөдөр шин танаа тэтгэхэд тэдэл авахд тийм бүтэхгүй юм байхгүй шүү. Уул уурхаагаас нэг яг манай салж чадахгүй байгаа нэг олон л байдаг юм байна. Нөгөө төсвөө бүржүүлнэ гэдэг байхгүй. Тэгж жижиг тэтгэж болохгүй. Төсвөө энийг л болж юм бол төсвөө болчихно гэж яагаад гэдэг үгүй шүү дээ. Малачууд дээр гарч байгаа тэр улс чинь өөрөө амьдрал аваад яваад байна. Үйлдвэр байгуулна гэдэг дээр чинь ингээл таахан болно шүү. Тэр нэг жижиг сэтгэл хэрэггүй. Нэг өөрөөр одоо энгийн үгээр хэлэхэд нэг чапак сэтгэхүүгээсээ салах хэрэгтэй байна шүү. Дэлхийгээр сэтгэх хэрэгтэй шүү. Дэлхийгээр сэтгэх гэдэг дээр би нэг юм бас санаа хэлээ. Манайх сайн нэг 2000 хятад машин оруулж ирнэгээл олон төмөн дургуйцаал хотын удирдлага оруулж ийн гэж яриад шүү дээ. Энд чинь одоо бас нөгөө түрүүний хэлдэг жижигээр сэтгэхэд байна шүү. За жишээлбэл би нэг юм жишээ хэлье. Та бүхэн Германд ер нь олон хүн очиж үзсэн баг. Герман улсын такси бол манайхны нэрлэлээд нүдэн бенц гэдэг ийм борож харгалдуу бенц машин бүх таксин тийм машин байдаг. За Испани улс та нар очиж үзсэн бол очисон хүмүүс байгаа. Бүх машин Volkswagen байдаг. Volkswagen Германы үйлдвэрийн машин байдаг. Бээжин хотод та бүхэн дандаа аялж очдог баг. Бүгд Volkswagen хамтарсан үйлдвэр Volkswagen машины такси яваа. Гонконгд очиж үзсэн баг. Гонконг чинь дандаа Mitsubishi машинаар такси яваа. Гэхдээ энэ улсууд чи ийм дэлхийн брэнд машинаар таксигаа хийж хагаад Benz, Mercedes, Mitsubishi одоо энэ гатын машин хичнээн цаахан үйлдвэр нь хөгжиж байгаа гэсэн гүйцхүү. Манайхны яриа байдаг үстэй. Дэлхийд дээр нэг нь машин бие Benz бусд нь машин бишээ гэсэн ийм яриа байдаг гэж ашигч ярьдаг штэ. Тэрэн шиг ийм мундаг Benz машиныг бид нэр авч болно штэ. Яг авч болдгоо. Өөргөнөө сэтгэхэд 2000 биш 20,000 такси Benz манад оруулж ирэх гэдэг төсөл гаргалт. Тэгээд тэндүр ажилчинтай. Тэгэхдээ энэ дэр нэг юм чухал юм бэ. Анхаараа. Benz-ийг яаж мөнгөөр авах юм гээл одоо. Энэ одоо сайхан амны бангаар авч энэ гэж хүн бодож бол бас тийм биш шүү. Ус үндэслэлтэй бас хоорондоо ярилцж болно ш. Энийг одоо авах манай мөнгө л байгаа штэ. Нөгөө одоо нүүсний хулгай гэдэг уулгуугаа хулгай хийсэн мөнгө байгаа үстэй. Гэхдээ тэр мөнгөийг чинь одоо манай энэ тэндээс компромисс хийгээд тэр мөнгийг дасаж авч болно ш. Тэр улсуудтай. Гэхдээ энэ мөнгийг та нар энэ улсын хамт оруулаа. Та нар тэртээ дэргүү үйлдсэн бишнэ юм хангалттай шүү дээ. Монгол улсууд ингэж хоорондоо хандах биш, хамтдаа ингэх ёстой ш. Монгол улсын ирээдүй бидний хэрэгтэй. За тэгээд дээр нь бас энэ Улаанбаатар хотын төвчрийг зааруулах, утааг бууруулах гэдэг чинь төсөв байдаг үст. Тэгээд юутай Герман улсын Benz-ийг, Mercedes-ийг оруулж ирэх хэрэгтэй. Бас гэрээ хийж болно шүү дээ. Одоо танахыг одоо ийм мөнгөөр авъя, арай хасын төлөж гэдэг юм уу. Тэгээд орлогын манай таксинд орлогыг танах цэвэр 100% ав. Хөнөө. Тэгээ багаагаар өгөөд шүү дээ. Харин манайх танаа яг таксины үнээр та авч байгаа та нар манай тэр таксины ажилч талингийг еврогоор өгөөрэй. Ингээд манай таксины ажилч нь еврогоор Европт таксины жолооч ямар хүнтэй байдаг. Тийм салентай болоод. Mercedes Benz дэлхийд дээр явдаг Улаанбаатар хот болоод. Тийм биз дээ. Ингээд манай нийслэлд чинь зүгээр нэг тийм такси чинь жижигээр хэтгээд байгаа. Benz машинтай болж. Дэлхийд дээр хамгийн цаахан утаа хордлуулсан юм гаргадгүй юм машин чи Benz шүү дээ. Яг түрүүн би хэлсэн шүү дээ. За тэгээд одоо ийм санаа сэтэл байна. Энийг одоо жишээлбэл хэрэгжүүлэе гэвэл хэрэгжихгүй энэ утоп юм биш шүү. Та бүхэн энэ дээр өргөнөөр сэтгэл болно. Ягаад гэвэл Монгол хүний оюун санаа, оюун бодол ямар мундаг дэлхийд байдгүй гэдэг манай энэ дэлхийд дээр тэмцээнд ороод байгаа залуучуудад тэр их хоёр ихэр охиноос хэсүүлээд Монгол хүний генийг харуулдаг байгаа юм зү. Та нараас тийм сэтгэхүй ухаан байгаа шүү дээ. Өөрөө тэнийг шахаж гаргаж ингэж нэг ажиллахгүй л нэг ойрхон хараад энэ дээр савчээ, энэ дээр савчээ гэдэг нэг жижигхэн хараад байгаа. Ийм нэг л цадаа байна. Дээр нь ард түмнийхээ үгийг бас хэрэг болгож авдаг бас нэг өөрснөө л дандаа бүгдийг мэдээд байгаа юм шиг нэг ийм санаа байгаа шүү. Тийм учраас соён гэгээрээ ийм сайхан шин санаагаар ингэж бүгдээрээ эх орноо
таахан энэ одоо утааны төвжирэг юу энэ машины төвжирэг гэдэг юмнаас гарах ийм хоёр чухал танаа байгаа шүү. Энэ цаг ингээд энэ тав хүний ажилд хэрэг болох байх гэж би энэ танаг ярьлаа шүү. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.